За агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо байгуулагдсан. За үндэсний хороо байгуулагдаад бид төлөвлөгөө гаргаад ажиллаж байна. Ойрын үед үндэсний хорооны одоо хуралднаа. За бид бол энэ агаарын бохирдлыг бүр урт хугацаанд бууруулах, байхгүй болгох энэ одоо мастер төлөвлөгөөг одоо хийхээр ажилд ороод байгаа. За мэдээж одоо яаралтай хийх ажлууд дунд хугацаа, урт хугацаанд хийх ажлууд байгаа. За урт хугацаанд бол мэдээж бид орон сууцжуулна. За бусад одоо төрлийн одоо хийн түлшийг хэрэглэнч гэдэг юм олон одоо зүйлүүд байна. За өнөөдөр онцолж ярихыг хүсэж байгаа зүйл бол одоо дунд хугацаанд бид хагас коксчсон нүүрсний үйлдвэрийг одоо байгуулах юм шийдвэр гарсан. За энийг цаашдаа хагас коксчсон гэх биш хөх нүүрс гэж нэрлэж одоо явна. За энэ бол багнуурын одоо уурхай дээр түшиглээд байгуулагдана. За 2025 онд эхний 100 мянган тонн одоо нүүрс гарна. За ингээд 27 онд бол нийт 800 мянган тонн гарахаар энд бол агаарын бохирдлыг одоо шийдэх боломжтой гэж үзэж байгаа. Энэ бол одоо агаарын бохирдлыг бууруулах үндсэн одоо бас нэг гол шийдлүүдийн нэг юм аа. За мэдээж одоо яаралтай өнөө маргаашгүй шийдэх ажлууд байгаа. За энийг засгийн газар дээр яаж шийдэхээр одоо болж байна вэ гэхлээр олон улсын жишгийг одоо бид нар судалсан. Бид олон жил бас ингээд зөвхөн төсвийн хөрөнгөөр ч юм уу нэг орон нутгийн хөрөнгөөр энэ асуудлыг шийдэх гээд бас төдийлөн амжилтанд хүрсэнгүй. За олон улсад яаж шийдэж байна вэ гэхээр мэдээж бүх улс оронд ийм гамшигын нөхцөл байдлууд үүсдэг. За ийм үед хувийн хвшлийн оролцоог бол одоо хамгийн сайн хангах ёстой маа. Хувийн хвшлийн өөрийнх нь одоо сонирхлыг оролцуулах, нийгмийн одоо хариуцлагын хүрээнд хийгдэх ажлуудыг одоо хамтарч ажиллах энэ зүйлийг бол одоо маш сайн туршлагаар бол хэрэгжилж байгаа. Энэ бол сая сүүлийн бас олон улсын хэд хэдэн хурал дээр бол яригдж байна. Тэгэхээр Монгол улс бол өнөөдөр хувийн хвшлийг дэмжих чиглэлээр одоо шийдэгдсэн байгаа, батлагдсан байгаа орлогын албан татварын 1%-ийг нийгмийн хариуцлагын хүрээнд зарцуулж болно гэсэн энэ батлагдсан хуулийнхаа хүрээнд шийдвэр гаргасан. За 2024 оны 4-р улирал 2025 оныг энэ 1%-ийн хөнгөлтийг татвараас чөлөөлөх хөнгөлтийг агаарын бохирдлыг бууруулахад бүрэн зарцуулцгаая гэдэг ийм шийдвэр гарсан. За байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас бол журмыг бол одоо 7 хоногийн өмнө сангийн амаар оруулж батлуулсан. За энэ журамд бол одоо маш олон төрлийн одоо үйл ажиллагаа, үйлчилгээ, бүтээгдэхүүнүүд орсон байсан. Жишээлхэд одоо мод тарих, хөв цөөрөн байгуулах, агаарын бохирдлыг бууруулах, дулаалга гэд олон зүйл орсноос одоо 24 он буюу 25 он бүх зүйлийг одоо агаарын бохирдолтой зарцуулъя гэж байгаа. Тэгэхээр бид хувийн хвшлийнхаа одоо энэ санхүүжилтээр хамтдаа энэ агаарын бохирдлыг шийдвэрлэх боломж гарч байгаа нь бол бас энэ асуудлыг одоо богино хугацаанд шийдэх ийм одоо тооцоо судалгаа гарч байна. Тэрнээс ч одоо бид нар зөвхөн төсвийн хөрөнгөтэй гэвэл хүрэлцэхгүй. За төсвийн хөрөнгийг бас одоо энэ зүйл зарцуулж байна, тэрэнд болохгүй гэдэг ч юм уу, эсвэл тендер зарлана гэд маш олон одоо асуудлууд байдаг. Тэгэхээр энэ утааны хугацаанд одоо өнөө маргаашгүй яаралтай эхэлж болох ажил бол энэ байгаа. За энэ дээр хэрэгжүүлэх ажлыг бол манай нийслэлийнх одоо хэрэгжүүлнэ. Тийм учраас бүх төрлийн дулаалга, бүх төрлийн одоо орчин үеийн халаалтын системүүд, за энэ газын халаагуур, пассив хаус ч гэдэг юм. Одоо энэ нэг хамгийн орчин үеийн шийдлүүд яваад байгаа. Энийг одоо шийдвэрлэж энэ айл өрхүүдэд нийлүүлэх, айл өрхүүдийг нь хангах ийм боломж бол одоо нэгдэж байна гэсэн үг. Энэ багнуур дээр түшгэлж байгаа хагас кокссон одоо нүүрсний үйлдвэрийг бол Эрдэнэс Монгол компани санхүүжилтээр хийгнэ. За 5-7 төлшний үйлдвэр бол одоо бид нар хоцрогдсон гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл нэг хэсэг бид нар түүхийн нүүрснээс сайжруулсан нүүрс рүү шилжсэн. За энд бол бас давуу талууд байсан. Нөгөө задгай байдаг нүүрсийг савладаг болсон, тийм ээ. Тухайн үедээ бол бас үүргээ гүйцэтгсэн. Одоо энэ нүүрсийг бид нар ер нь чанарын өөр түвшинд гаргаж солио гэж байгаа. Тэгэхээр энэ үйлдвэр өөрөө улсаас татаац авдаг. Одоо 200 хэдэн тэрбум жилийн татаац авж байгаа. Ингээд маш хүнд нөхцөлд байгаа учраас бид нар юм ухарсан зүйлээсээ одоо татгалзээ шин зүйлдээ одоо аль болохоор хөрөнгө мөнгө оруулъя гэсэн юм зүйл байгаа. Энийний талаар
бүх зүйлүүдийг бол Эрдэнэс Монгол хийсэн одоо өнөө маргаашгүй энэ одоо мэдээллийг хийнэ. Тэгэхээр яг ингээд асуудлууд уялдаа холбоогүй байсан учраас үндэсний хорооны ерөн чиглэлэг бол энэ салбар хоорондын уялдааг хангах байдаг. Өөрөөр хэлбэл бүх яамдууд оролцдог, нийслэл оролцсон. Тэгэхээр энэ уялдааг хангаж нэг дуугаар дуурдаг баг. Тэгэхгүй нэг газар нэг өөр газар ингэж одоо ард түмнийг бас бид нар янз янзын мэдээлэл өгч болохгүй. Тэгэхээр ерөн хийн одоо систем шилжих нь бол өөрөө хамгийн дэвшилтэт хэлбэр мөө. Гэхдээ энэ дээр бол эдийн засгийн хүндрэлүүд гарч байгаа. Тэгэхээр энийг бол бид яг ямар түвшинд шийдэх үү гэдгийг бол засгийн газар дээр бас энэ асуудлууд одоо төлөвлөгөөнд ороод ингээд нэг уялдаа холбоотой явна.